Есүсийг Тэнгэрийн улсыг орхиход хүргэсэн зүйл нь хайр байсан юм. Тэр бидний төлөө санаа зовж байсан тул энэ нь түүнийг дэлхий дээр ирж бидний нүглийн төлөө өөрийгөө өргөхөд хүргэсэн юм. Учир нь бидний эзэн Есүс Христ баян байсан ч та нарын төлөө ядуурсан нь түүний ядуурлаар дамжуулан та нар баяжхын тулд байсныг та нар мэднэ. Бурхны хайрыг хүлээн авсан хүмүүс бусдад анхаарал халамж тавих хүллээр дамжуулан түүний хайрыг илэрхийлэх болно. Мөн тэд үүргээ биелүүлэх эсвэл шийдвэрлэх шаардлагатай үед сул зогсдоггүй. Сая хүмүүс харанхуйд амьдарсаар байгааг мэдхийн хэрээр авралын захиасыг олон хүмүүс ялангуяа Европ болон Азийн Христийн шашны дараах нийгэм Христийн тухай хараахан сонсоогүй томоохон хотын төвүүдэд хүрэхийн тулд шаардлагатай бол амиач золиослоход бэлэн байгаа. Би бусдад Есүсийг мэдэх боломжийг олохын тулд юу хийж байгаа вэ? Миний өргөдөг өргөлүүд Бурхныг болон түүнийг аврахаар ирсэн хүмүүсийг хайрлах чин сэтгэлийг минь гэрчилж байгаа. Орлогынхаа тодорхой хувийг 11-ээс гадна өргөл болгон өргөснөөр бид сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрт хүрэхэд тусалдаг юм. Бид өөрсдийн хүслээ адаг тавьж Бурхныг нэгдүгээр тавих болтугай.